Unimat Education компани нь хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн мэдлэг ур чадвар олгох зорилго тавин ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын боловсролын систем сургалтын програмд Unimat бүтээлч машиныг нэвтрүүлэх зорилтыг тавиад байгаа юм а. Тус компани Unimat төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлсэн цагаас хойш сонирхогч хүүхэд залуусын тоо жилээс жилд өснө нэмэгцээр байгаа юм. Тиймээс Unimat компани хамт олон техник сэтгэлгээтэй бүх хүүхэд залуусын донд Чингис хаан бүтээлийн уралдааныг зарлаж, уралдаанд бүтээлээ эргүүлсэн бүх хүүхэд мөн ялагчдад зориулсан өвлийн фестиваль хүүхдийн шинэ жилийг зохион байгуулсан юм а. Анхны өвлийн фестиваль хүүхэд залуусын гэрэлт ирээдүйн төлөө олон сайн сайхан зүйлсийг хийж буй Unimat компанийн удирдлагуудын үг хэлснээр нэгдсэн юм а. Сумагийн тамирчид ирсэн байгаа. Энэ одоо Европ сумагийн тэмцээнийг ахилж явуулдаг манай Чойс өрн багш, манай ганц зэрэг одоо телевизэн захирал эдгээр энэ Европ сумагийн тэмцээн болно. За мөн одоо энэ манай робот машин, робот морины одоо энэ үзүүлэн та бүхэнд болно. Мөн одоо энэ сайхан уралдааныхаа шагналуудыг гардуулна. Ийм олон сайхан арга хэмжээгээр та нарт зохион байгуулагдсан учраас та бүхэн маань одоо энэ бүх төрөл юундаа бие биенээсээ сурч, бие биенийхээ хийсэн бүтээснийг харж, ингэж одоо идэвхтэй сайхан тоглож, өнөөдөр жоохон үлсэл цангуу тэр болонд энэ одоо алтан дорн компани ахын сайхан хоол ундын тэнд бэлдээ тавьсан байгаа. Удахгүй та бүхэндээ бас энэ одоо инженер өвөө маань намын компани та хүүхдүүдтэй бэлдсэн бэлдээ гардуулна. Ийм олон арга хэмжээнүүд болох учраас өнөөдөр та бүхэн баяр баясгалантай бүтээлч жинхэнэ зохион бүтээгч ирээдүйн инженер хүүхдүүд байгаараа баярлалаа. Би ч гэсэн хүүхэд байхдаа хүүхдийн харший болох гэж болдог байсан те. Тэрэнд одоо онцорлагтой хүүхдүүд, бүтээлч хүүхдүүд оролцдог. Бид нар ч гэсэн би сургуульд байхдаа энэ яаж хийж байгаад онцороо тэр харшийн ялканд орох юмсан гэж эрбэлзэлтэй. Сүүлийн 20 жил одоо томчууд маань л одоо 12 саржанга баярлал, наргаал, шинжилгээ хийгээд байдаг. Хүүхдэд зориулсан нэг сэдв байдгүй. Тийм учраас энэ хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээ хөгжүүлсэн 365 хоног нэг тэмцээн уралдаанд өөрийгөө дайчилж бэлдсэн. Тэрнийхээ үр дүнд энэ бүтээлч хүүхдүүдийн шинжилд ордог ийм сайхан одоо уламжлал ийм сайхан шинжил хийгээж бодож санаж явуулсан маань өнөөдөр бэлдэж байгаад баяртай байна. Өвлийн фестивальд ирээдүйд чадварлаг инженер болох хүсэлтэд хөтлөгдөн яваа маш олон хүүхэд залуус хүрэлцэн ирснээс гадна шинжлэх ухаан техник технологийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд багш нар хүрэлцэн ирсэн юм а. Мөн хүүхэд залуусын маань бүтээлч сэтгэлгээг урамшуулах шинэ жилийн баярыг инженер Өвлийн өвгөн ирээдүгээс ирсэн цасан охин хөгжилтэй алиалагч хөшөөн хүмүүс чимж байсан юм а. Энэ шинжил бол их гоё өвөрмөц шинжил байна. Ер нь бол хүүхдүүд бол шинжилгээ тэмдэглэхэд мэдээж сүлд модны наадам мөн одоо гоё бэлэг те бас ингээд гоё одоо арга хэмжээ гэдэг ойлголт байдаг. Энэ бол арай онцлог ялангуяа бүтээлч сэтгэлгээтэй бас авиастай чадварлаг хүүхдүүд оролцож байгаагаараа хүүхдүүд маань энэ шинжилгээний арга хэмжээнд өөрийнхөө бүтээлээр бас үзлэн гаргаж байна. Тэгэхээр энийг зохион байгуулж байгаа бас энэ Балаатпул компани болон бусад одоо аж ахуйн нэгжлийн байгууллагын хамт олонд их баярлаж байна. Өнөөдөр бол анхныхаа өвлийн фестивалаа зохион байгуулж байгаа юм байна. Энэ өвлийн фестивал маань сая энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Unimat компани захирлыг хэлж байгаагаар бол өвлийн фестивал, зуны фестивал, хаврын фестивал гэдэг өргөжөөд явах юм байна. Энэ хөрөөгөө энэ хэмжээгээр инженерийн сэтгэлгээтэй хүүхдүүд бас олцроод явахад амжиггүй юм а. Тэгээд энэ хөрсөг хийж өгч байгаа энэ залуустан бол их баярлалаа гэж хэлье. Энэ залуус дундаас шинжлэх ухаанч, инженерийн сэтгэлгээтэй энэ хүмүүс бол Монгол улсын авч явах дараагийн үе бэлтгэж байгаад бол их баяртай байна. Хүн болгон заавал инженер болох албагүй л дээ. Олон тэр хүүхдүүд юмыг өөрөөр хардаг, бүтээлч, энтерпренер байх нь чухал байдаг байхгүй юу? Тийм учраас энэ одоо арга хэмжээ маань хүүхдүүдийн маань авиас бэлгийг үнэхээр одоо илрүүлж хүн болгон бурхнаас саяасан авиастай байдаг. Ганцхан тэрийг нээж илрүүлж хөгжүүлэх нь эцэг их
багш нар төрийн үүрэг байхгүй. Тийм учраас энд л бид нар өөрсдийнхөө чадах чинээгээр нэмэр оруулж байна. Ийм техник технологийн чиглэлийн юмд орж ирсэн. Ийм фестивалд өвлийн фестивалж байсан энэ жил их сайхан байсан. Сэтгэл хангалуун ирээд одоо юм үзэж байна. Нэг дор буунараа гоё байна. Өвлийн фестиваль бүтээлийн уралдааны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, робот сумагийн тэмцээн, соёл урлагийн үзүүлбэрүүдгээд сонирхолтой хөтөлбөрүүдийн дагуу явагдсанаас гадна ирсэн зочдод зориулан Чингис хаан бүтээлүүд, Юнимат машин, технологийн шийдлүүдийг харуулсан төхөөрөмжүүдийн үзэсгэлэн гаргасан байсан юм а. За энэ Юнимат багаж төхөөрөмжийг ашиглаад бид нэр бүх аймаг орон нутгийн даяар энэхүү тэмцээнийг зарласан эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой зориулаад за бидний тэмцээний бүтээл Чингис хааны хүргийг хэрхэн яаж хүүхдүүд маань уран сэтгэмж шин шийдэл бас хэрхэн бүтээх вэ гэдгээр бид нар урд даанаа зарласан цааныг 70 бүтээл ирсэн байгаа. За мөн сурагчдын хүүхдүүдийг бэлдэж оролцуулсан багш нартаа баярлалаа. Ялангуяа хүүхдүүдтэй маш их баярлалаа. Та бүхний бүтээлүүд энэгээр дэлгээлстэй байгаа. Үзэсгэлэн хаалт бүтээлүүд маань маш гайхалтай байна тийм. 7 настай хүүхэд хүртэл ирсэн байна. Энэ ч одоо маш бага насны хүүхдүүд ийм мундаг бүтээлүүдийг төрөвж ирсэн. Таны хувьд яг гэж бодож байна. Би ч гэсэн бүр бүтээлүүдийг хараад бол алмаарсан л да. Ягаад гэвэл үнэхээр ийм чадварлаг. Би бол эхлээд энийг техник талаас нь хэр зэрэг чадварлаг бүтээл техникийг ашигласан бэ гэдээ харгасан чинь бүр бүхэл бүтэн уран бүтээл, дизайн ийм одоо тийм учраас энэ панерын одоо юу гэдгийг хуучин бол хулдаасан бар гэдэг бол панерын бар гэдэг ийм бүр өөрөө хүүхдүүд бие даасныг сэдв бий болгож чадхаар болж байна. Тийм учраас бол энэ хүүхдүүдийн чадамж, ур чадварыг ингэж өөрсдөд нь, багш нарт нь, эцэг эхт нь нийгэмд одоо үзүүлэх юм боломж гарсанд бол их баярлж байгаа. Зөвхөн одоо энэ технологиор тэ сэлбэрийг илэрхийлж чадчихээн, зургийг илэрхийлж чадчихээн. Мөн одоо эзэлгүүнд 3D те одоо орон зайд 3 талт одоо тийм бит зүйлүүдийг бас хийж чадчихээн. Тэр нь хүүхдүүдийн өөрсдийн сэтгэлгээ нэг агуу байна. Янз бүрийн одоо үндэсний хэв шинж угуулцыг ашиглаж байна. Мөн орчин үеийн одоо абстракт тийм сэтгэлгээний тийм зохиомжийг ашиглаж байгаагаараа бас маш их онцлог бүтээлүүд байна л да. Энэ утгаараас хүүхдүүдийн мэдрэмж өөрсдийн оюун ухааных одоо сурч боломжлсон мэдлэг нь бол энэ шууд бүтээл дээрээс илэрхийлэгдэж харагддаг. Энэ утгаараас гайхамшигтай бүтээлүүд гаргасан байна. Чингис хаан бүтээлийн уралдаанд сонгин хайрхан, Сүхбаатар хан уул дүрэг, Өмнөговь аймгийн Далан задгад хам богд Сэврээс Багнуур дүүргийн уурхайчийн спорт хороо Юнимат бүтээл цэцгэлгээний дугуйлан Төв аймгийн Батцүмбэр сум, Хинтээ аймгийн 1-р сургууль, Баханга дүүргийн Хангаа цогцлбор сургууль, Орхон аймгийн 1-р сургуулийн сурагчид бүтээлээ эргүүлсэн байсан юм а. Сургуулиас хичнээн хүүхдийн тэмцээнд оролцож байгаа. За манай сургуулиас бол 2 сурагч оролцсон. Эрэгтэй эмэгтэй сурагчид оролцсон байгаа. Энэ талаарх мэдээллийг ханаас хэд хоногийн турш танаас сурагчид бэлдсэн бэ? Манай сурагчид бол 7 хоногийн турш бэлдсэн. Тэгээ одоо оройн цагаар хичээлээ тараад оройн цагаар суугаад тэгээ бэлдээл. Тэгээ сургууль дээр манайх болохоор яг Юниматын багж байгаа хамгийн анх авсан сургууль байгаа. Тэгээ яг тэр утгаараа бид нэр яг хичээл私モンゴル高専の西山と申します。Би бол Монгол Косын сургуулийн багш Нишияма. Тэгээд нодны өнгөрсөн жилийн 9 сард энд ирээд загвар анги Монгол Косны загвар ангийг бол анх нээсэн байгаа. Тэгээд энэ жил бол 3 сургууль Косын нээсэн байгаа. Тэгээд яг манай багш болохоор техник технологийн дээд сургуулийн Монгол Косын сургуульд бол багшилж байгаа. Тэгээд энэ Косинг бол байгуулахад ганц төмөр сайд бол маш их дэмжлэг үзүүлж байгаа. それに私たちが応えてやってることです。Тэгэхээр юмыг бол шинээр хийж бүтээн гэдэг бол маш сайхан зүйл дээ. Тэгээд энийг анх хийж бүтээхдээ яах вэ гэхээр
бага наснаас нь ингээ хүүхдүүдийг ингээ гарт хүргээж тэгээ янз бүрийн юм хийлгээд тэгээд бага наснаасаа юм хийж байгаа гэдэг чинь маш их туршлагатай болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ баярыг харж байхад бол ингээ хүүхдүүд маш их ирсэн байна л да. Тэгэхээр энийг харахад бол одоо Монголын цаашдын хөгжлийнх нь яг эхлэл нь бол ингээ тавигдаад явж байна гэж бодож байна. Өөрийгөө танилцуулаач. Наа Батэрдэн гэдэг юм аа. Тийм Багнуур дүүргээс 8 сурагчтайгаа ирлээ. Багнуур дүүргээ аль сургуулиас ирсэн бэ? Манай уурхач спорт хорооны дэрэгдэх Юнимат тийм дуулан гэдэг. Тэрнээс сурагчт. Тийм. Хичнээн бүтээлүүдээр оролцож байна. Нэг 9 бүтээлтэй ирсэн. Тийм. Дандаа 3-аас 5 дугаар ангийн хүүхдүүдийн бүтээл. За энэ тэмцээнд оролцсон сэтгэл ямар байна? Надад маш сайхан байна. Хэд хоног хийсэн? Энийг баг 10 хоног. Тэгээд бид тийчээд хотлон уулаад тэгээд энд ирсэн байгаа. Ер нь сонирхолтой байна уу? Сонирхолтой. Чи хэд настай вэ? 10 настай. Хэдгээр анги вэ? 5 дугаар анги. Энэ бүтээлийг хэд бэрхшээлтэй юм байсан хэцүү зүйл байна уу? Байсан. Юу хэцүү вэ? Тэгэл одоо хөрөөдөх нь амар хэцүү. Тэгээ хугарчих гад хэцүү байсан. Би 40 сургуулийн 7 анги сурагч би бэлэг жаргал байна. Би Юнимат Чингис хаан нэртэйгээр сонжин болыг хийж орсон. Тэгээд сонжин болыг хийхдээ эхлээд дөрөс зургийн гараа шовлон дэргэлж хийж туршиж үзсэн. Тэгээд сүүлдээ болцоо юуны болцоо сонжин болдог болцоо нэртэй модон дээр сонжин болдог гэсэн. Тэгээд энэ миний бүтээл маань болохоор ухсардаг онсорхоо тоглоом аа. Тийм маягаар хийсэн. Хэд хоногийн турш хийсэн бэ? За 10 хоног хийсэн. Бүтээлээ бол 5 хоногийн турш хийсэн. Тэгээд энэ бүтээлээ их санаагаа эхэндээ бол Морьтой Баатар гэж бодсон. Тэгээд арай чадгааргүй юм шиг санагдаад. Тэгээд энэ бүтээлээ хийсэн. Өөрсдийн төсөөлдөх Чингис хааны хөргийг Юнимат бүтээлч машинаар урлан Монгол орны өнцөг булан бүрээс ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлийн үсгэлэн маш сонирхолтой үзүүштэй болсон юм. Хүч хөдөлмөр гарган ур ухаанаа шингэн их эзэн Чингис хааныхаа хөргийг гайхалтай урлсан авьяаслаг хүүхдүүд өвлийн фестивалийн гол бааtruуд болж бүтээсэн зүйлсийнхээ үр шимийг хүртэн шагналаа гардан авсан юм а. Тэргүүн байрын шагналыг хүртээ ямар сэтгэлээ? Гоё нөө. Тэргүүн байрыг аавна гэж бодож байсан уу? Энэ өөрийнхөө бүтээлийг бусдад харьцуулсан уу? Иргэд өөртөө ихтэй байсан уу? Бүтээл ер нь хэд хоног хийсэн бэ? Багш нь тусласноо ер нь багш хоёр туссан. Тэгээд 8-аас 10 хоног хийсэн. Баярлалаа агш. За баяр хөргийн хамгийн их тусгай байранд орлоо шүү дээ. Сэтгэл ямар вэ? Сайхан байна. Багнуур гэлсэн чи өөрийгөө гэж бодож байсан уу? Дүү гэж бодчихсон. Дүүтэйгээ хамт хоёулаа оролцож байгаа юм. Тий. Амжилт хүсье дүүдээ. Хоёрдугаар байранд орсон сэтгэл ямар вэ? Маш гоё байна. Хэд хоног бүтээлээ хийсэн? 7. Өмнө нь ингэж хийжсэн үү? Хийж байгаагүй. За дүүдээ амжилт хүсье. Тусгай байранд орчлоо сэтгэл ямар вэ? Гоё юм уу? Өндөр байна. Өөрийгөө аавна гэж бодсон уу? Бусад бүтээлүүдтэй харьцуулахад ер нь өөрийнхөө бүтээлийг юу гэж бодсон бэ? Юун дээрээ алдаж, юун дээрээ олсон гэж бодож байна? Сайн мэдгүй. Сэтгэл маш өндөр байна. Өөрийгөө төрүүлэн гэж бодож байна. Хоёрдугаар байранд орно гэж бодож байсан уу? Бодож байгаагүй. Аль сургуулиас оролцож байгаа вэ? Өнтийн аймгийн Чингис хотын 1-р сургуулиас. Танаас хичнээн хүүхд оролцсон бэ? Танаас хичнээн хүүхд оролцсон бэ? Манай аймгаас би ганцаараа л орсон баг. Тусгай байрын шагнал хүртээ сэтгэл ямар вэ? Сэтгэл маш өндөр байна. Ийм олон авьяаслаг хүүхдүүдтэй урсгалтай дайрдландээ. Тэгээд намайг энэ тэмцээнд орлоход туссан багш олон найз нөхдөд баярлалаа. Юнимат бүтээлч машинаа хүүхэд залууст хэрэглэхэд хялбар, аюул эрсдэлгүй, сонирхолтой дээр ямар ч нөхцөлд хэрэгдэж болох давуу талтай төхөөрөмж юм а.
Юнимат нь Австри улсад бүтээгдсэн аюулгын ажиллагааг хангасан олон үйлдэлтэй бага урын төхөөрөмж юм. Хэрэглээнд дэвтэрснээс хойш Европ болон Хойд Америкийн улсуудад 2 сая гаруй борлуулагдаж, Австрийн шилдэг сургалтын бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогдох болсон юм. Сургуулийн насны хүүхэд, хувь хүн, шинжлэх ухаан, техник, технологийн сургууль, бага насны хүүхдүүд зэрэг насны хязгаар ажил мэргэжил харгалзахгүйгээр ашиглаж болох давуу талтай бөгөөд мод, металл, хуванцар, чулуу зэрэг төрөл бүрийн материалуудыг ашиглах боломжтой. Энэхүү төхөөрөмж нь олон орны хүүхэд залуусын сонирхлыг татаж үр дүнгээ өгж эхлээд байгаа бөгөөд инженерийн эрэлт хэрэгцээ ихтэй байгаа манай улсын хувьд өндөр ач холбогдолтой сургалтын материалд зүй ёсоор тооцогдож байгаа юм а. Бид бол энэ бүтээлч хүүхдүүдийн зохион бүтээгч хүүхдүүдийн аршин ялгийг жил болгон улам өргөн, улам одоо сэтгэлгээг нь хөгжүүлэх ийм одоо тавцанд бол жил болгон хийж байна гэсэн бодол төрж байна л да өнөөдрөөс. Хүнээр хүн хийн гэдэг бол том шинжлэх ухаан өөрөө. Хүнээр хүүхдээр хүн хийхэд бол хамгийн түрүүнд бага наснаас нь зөв төлөвшүүлэх асуудал байгаа юм л да. Энэ Юнимат компани санаачлаад Монгол улсад инженерийн сэтгэлгээтэй хүүхдүүд олноор гаргахыг зорж миний мэдхийн одоо 5 жил ажиллаж байгаа юм. Тэгэд юуны үр дүнд мэдээж хэрэг одоо ерөнхий боловсролын сургуулиуд төгсгөөд их сургуульд орж байгаа эдний компанийн одоо энэ сургалтын болоод жижиг үйлдвэрлэлийн таныг төхөөрөмжөөр ажиллаа сурцсан хүүхдүүд болоод сайн инженер болох нь дамжиггүй юм байна. Ягаад гэвэл бага наснаас нь инженерийн сэтгэлгээ суулгаж өгч шүү дээ. Ер нь аливаа байгалийн шинжлэх ухааны хичээлийг яг амьдрал дээр хэрэгжүүлдэг хичээл бол энэ технологийн хичээл, энэ хөдөлмөрийн хичээл. Ягаад гэвэл энэ салбар бол нийгэм баялаг бүтээдэг салбар. Тэгэхээр бол Монголын ирээдүй бол яг ийм баялаг бүтээдэг техникийн ухааны инженерийн ухааны ийм ирээдүйн одоо хүүхд залуучуудыг багаас нь ийм одоо шин технологи танилцуулж байгаа. Дээр нь бас энэ одоо юу дэмжихийн тулд бол аж ахуйн нэгж бас айгүй сайн дэмжиж байна. Компаниуд сайн дэмжиж байна. Бас бид нар ч гэсэн төрийн байгууллагууд ч гэсэн энэ тал дээр бас бид анхаарах ёстой. Энэ удаад зөвхөн өвлийн фестивал гэж яаж байгаа. Одоо хэдүүлээ ер нь жил болгон зуны фестивал, өвлийн фестивал гэдэг шөө илүү араа мараатай нисдэг байдаг. Нөгөө олимпиад оролцохын хэмжээний бүтээлүүдээр уралдаан зарж тэгж хамтарч оролцож байна гэдэг нь. Тэгээд та нар ерөнхийдөө Монгол улсын ирээдүй инженер сэтгэлтэй юм хүмүүс ерөнхийдөө Монгол улсаа урагш нь авч явна шүү. Тэгээд та нараараа хамтарч байна. Education компани нь цаашдаа жил бүр өвлийн фестивалыг зохион байгуулахаар төлөвлөд байна. Мөн түүнчлэн жилийн 4 өдрөд бүтээлч хүүхэд залуусаа цуглуулan санал бодол, туршлагаа солилцох, хийсэн бүтээснээ бусаддаа үзүүлэх, хөгжилтэй сонирхолтой фестивалуудыг зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм а. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд залуусын мэдлэг боловсрол, хүмүүжил, цаашлаад эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өндөр ач холбогдолтой юм а.